Нэг хоног. За эрхэм үндэд үзэгч TV5 телевиз шүүхэн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын 90 жилийн ёслолын хүнс чагсаалыг Сүхбаатарын талбайгаас та бүхэн шууд амжуулан одоо хүргэж байгаа. За тэгээд шүүхэн шийдвэр гүйцэх ерөнхий газрын дарга хурандаа ганхуутай бид одоо бас уулзч байна. Тэгэхээр 90 жилийн ой гэдэг бол их том тийм ээ. Бас 90 жилд одоо нэгхэн дохиохоо. Тэгэхээр энийг одоо танаа байгууллага ямар амжилтаар ямар хийсэн бүтээсэн ажлуудаар утж байна вэ? За 1921 онд ардын хувьсгал ялаад хэд хэдэн онцлог шинэ яам байгуулахад шүүх яамны харьяа манай байгууллага Гяндан салаа нэртэйгээр байгуулагдсаар өдөгөө 90 жил болж байна. За энэ хугацаанд шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань засан сайжруулах газар, засан хүмүүжүүлэх газар, за хорих байгууллагуудыг удирдах газар, хорих ангиудыг лагеруудыг удирдах газар ийм олон нэртэйгээр явсан. За 90-ад оноор шүүхэн шийдвэр ганц хорих чиглэлээр ус бүхий чиглэлээр чиглүүлэх чиг үүрэгтэй болж өргөжин тэлж одоо засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болтлоо өргөжиж ингэж ажиллаж байна. За 90 жилийн ойгоо өгтөж манай байгууллага маш олон ажил төлөвлөсөн. За 90 жилийн амжилт бүтээлээр бол бид арвин байх ёстой. Хамт олонхоо нийгмийн асуудлыг шийдэх, оргилын алтан хүмүүсийн бас асуудал, энэ хүмүүсийг одоо дэлхийн жишг одоо хүний эрхийг хангасан стандарт дүргэх чиглэлээр бас бид бодиттой ажил хийж байна. Ер нь одоо 20 ангихтэй зэрэг Саралчин тоо Хэрман хаан тэгээд тэр дотор бүр одоо хүний муу хүмүүс сугалсан юм шиг энэ ойлголтоо салах хэрэгтэй гэж бид ингэж ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол 20 ангиудаа хооронд нь уралдаан зарлаж тогтцол соёлчлалтай ажил хийлгэж байгаа. Энэ бас нэлээд үр дүнд хүрж байна. Ер нь бол энэ хугацаанд бид нэг 15-аас 18 ангид 250-д орчим хүний шинэ ийм хорих байрнуудыг яаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг хүнд ноогдох агаар нэг хүнд одоо тэр стандарт юу заасан энэ чиглэлээр бид нар байр байлаа яаж байна. Зам алга багштай асуудлыг шийдэх 15 цагаас Тэнгисгүн театрт болгож байгаа. 20 айлын 2 байр одоо энэ 10-11 Нэг төвлөрсөн анги алга Багнуурт 36 айлын орон сууц 14 цаг 30 минутанд бэлэн байгаа. 11 сард ашиглалтанд орно. Дарханд 25 айлын орон сууцгаас өргөж байна. Гэх мэтээр бүтээн байгуулалтын асар их ажил хийж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шинэ байртай болохоор одоо шаваа тавьсан өрөлт 3 дахь давхурдаа явж байна. Бас энэ жилдээ багтах санаатай байна. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх одоо ерөнхий газрын 90 жилийн өнөөдөр одоо ёслолын чагсаалт боллоо. Ер нь 90 жилийн ямар арга хэмжээнд хийхээр төлөвлөсөн байна. За бид нэр нийт 16 комисс гарсан. За ер нь бол энэ 5 дахь байна 6 дахь арга хэмжээ. За бас манайд сүүлд спорт ороо байдаг. Сүүлд спорт орооны хооронд юунд гал харанцал уяачтай холбоо гэж байдаг. Энэ уяачтай холбоо маань бас бид хамтран зохион байгуулаад Багнуур дүрх 3 насны морины уралдаан зарлаа. За манайх чинь маш их туслах ажиллагаатай. Бүгдийг төсвөөс одоо энэ олон хүний хоолунд дэлгүүрийг хангах боломжгүй. Туслах ажиллагаа маань одоо 2 гэхэд ногоо тарьдаг. Бусад одоо ажиллагаа мал ахаа гэдэг одоо маш их олон ажиллагаа байдаг. Эднэрийнхээ үзэгдэл худалдааг одоо барилга салбар дээр 2 өдөр гаргалаа. Энд одоо чиглэлтэй дүрийн засгаар гамбал дарга бас бидэн тэр баярыг гаргаж өгсөн. За ялтай хүмүүжигч нар маань бас зүгээр байхгүй. Эдгээр бид хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гэж яриад байгаа. Энэ хүмүүсийнхээ хийсэн бүтээсэн зүйлээр үзэгдэл гаргацсан байгаа. Мэдээгээр гарч ирсэн баг. Энэ манай ерөнхий газрын үүдэн чулуун мод давуу одоо юу байдгийг энэгээр хийсэн зүйлээр одоо алт мөнгөөр юу хийж чаддаг энэ зүйлүүдээр үзэгдэл гаргасан. За одоо ингээд ёслын баяр ёслын жагсаал болж байна. Үдээс хойш уран сайхны хүн чин гэд нэртэй кино хийсэн. Энэ маань гарна. Урьдчилсан байдлаар бид зүгээр зөвлөлийн гишүүдүүдсэн. Хүний сэтгэлийн уцаг хөдлөгсөн, эмзэглсэн дандаа тийм муу хүмүүс байдгүй. Энэ чинь сайн хүмүүс алдаж эндээд ордог юм шүү. Энэ хүмүүсийг бас энэ харж байгаа хэрэлцэж байгаа хүмүүс чинь хоорондоо дайсан байдгүй. Энэ хүмүүсийн хооронд бас энэ 20-30 жил хоригдж байгаа хүмүүсийн хооронд хүний амьдралын тийм бодиттой зүйл байдгийг гэдгийг харуулсан их гоё кино болсон. Энийг бас нийт хөдөлмөрчдөө үзэгчдээ бас үзээрэй гэж хүсэх байна. За маргааш одоо энд Сүхбаатарын гишүүн Цэцэг өргөн нийт жагсан алба багштайгаа Чингисийн өшөөний өмнө зураг авахулна. За маргааш үлдэлтэй зэрэг баярын хуралтай, он практикийн баг хуралтай, концерттай нөгөөдөр 128 бүхий өргөнд болно. За манай урилгыг хүлээж авч Германы шайдвыг нийгэмдэг. За Польшиг хорих байгууллагын удирдах газраас
төлөөлөгчд ирсэн тэр хүмүүс маань бас энэ бүх арга хэмжээнд оролцоод байна. Танд бас шүүгэн шийдвэр биелүүлэх одоо ерөнхий газрын одоо баярын мэнд хүргэе мөн одоо бас цэнгэлэгцээр энэ байгууллагад ажиллаж 90 жилийн турш тийм ээ бас ажиллаж үеийн хүмүүст бас баярын мэшгээ төшөөлөх боломж байна юу? За шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн байгууллагын тулгын чуулганд тавилсан түүхийг бичлсэн үе үеийн ахмадуудаа өнөөдөр ажиллаж байгаа алба багчдаа ирээдүйн бидний халаа болох залуу үеийнхэндээ түүхт 90 жилийн өмнө баярын мэндийг хүргэж та нөхдөд ажлын өндөр амжилт хүсье, эрүүл байгаарай, их юм бүтээгээрэй, сайн сайхныг хүсье. Эрдэм үзэгчдээ өнөөдөр та бүхэн бид шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа ганхуугийн сэтгэлдээ хүргэлээ.